Монгол улсад хот байгуулалтын тухай хууль 1998 онд анх батлагдаад 2008 онд шинжилэгдэн батлагдсан байна. Энэ хуулийн тухайн үеийн нөхцөл байдал төвлөрөл багтаа хүн амын байршлыг харгалзан үж хот байгуулалтын үйл ажиллагааг ерөнхий төлөвлөлт зураг төслийн түвшинд ерөнхий архитекторт төвлөрүүлж тийм зорилготой хуулиуд батлагдаж одоо хэрэгжиж явж байгаа. Сүүлийн 20 гаруй жил Улаанбаатарт хүн ам 2 дахин нэмэгдсэн ч хот төлөвлөлтийн хариуцлага бүхий эргэсэн зохицуулалт нь одоо цаг үеийн шаардлагыг хангахгүй байгаамаа. Үүний улмаас сургууль цэцэргийн хүрэлцээ муудсан, нийгмийн үйлчлэгээ ногоон байгууламж, дэр бүтцийн одоо хангамж алдагдж иргэдийн амьдрах орчин сөргөөр нөлөөлж байгаа юм аа. За бидний хувьд одоо хүртээмжтэй чанартай боловсролын талаар олон асуудлыг хөндөж ярьдаг гэдэг чинь түүнийг бүрдүүлэх шаардлагатай эргэсэн орчныг огтулсан байгаа юм. Үүний улмаас сургууль цэцэрлэггүй, сургууль цэцэрлэг төлөвлөсөн ч түүнийг хэрэгжүүлдэггүй тийм хотхон хорооллууд одоо маш их байна. Жишээ нь одоо Баянгол дүрд Алтай гээд хотхон байдаг 2008 онд ашиглалтанд орсон 5200 айлтай 16,000 хүн амьдарч байгаа yerнээ нэг сургууль цэцэрлэгийг төлөвлөөгүй асуудлыг бүрэн хайсан байна. За мөн жишээ нь нийслэлийн одоо 90 гэж хотхон хар 20 гэж хотхонд 3500 хүүхэдтэй мөртлөө нэгд сургууль төлөвлөөгүй нэг цэцэрлэг байдаг. Зөвхөн ашигын төлөө барилга орон сууцаа бүх газарт нь төлөвлөсөн байна. За хаан улдурт хамгийн сүүлд одоо King Tower гэж том хотхон байгдж байгаа 2000 орчим хүүхэд сургуулийн насны хүүхэд байгаа. 970 одоо цэцэрлэг насны хүүхэд байхад тэнд ямар ч улсын сургууль цэцэрлэг байхгүй. Тэгээ үндэсний статистикийн ороноос надад өгсөн мэдээлэлээр бол Улаанбаатар хотод 1000 өрх тутамд 2662 сургуулийн насны хүүхэд байна гэж байгаа. 1000 өрх тутамд шүү. 250 өрх тутамд 400 орчим цэцэрлэгийн насны хүүхэд байна гэж байгаа. Ийм учраас миний хувьд одоо энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд дараах хуулийн төслүүдийг санаачилсан боловсруулсан юм аа. Нэгдүгээр хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хууль, хоёрт нь барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хууль, хот суурин газрын дахин хөгжүүлэлт тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хууль, мөн хот осхны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хууль, мөн хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийг дагаж бүртгэж журмын тухай гэсэн 5 хуулийг санаачлаад өнөөдөр өргөн барьж байгаа. Энэ хуулийн зорилго нь хотхон хороол барихад сургууль цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах заавал төлөвлөхийг хуульд оруулж өгөхгүй бол ганцхан ерөнхий архитектор гэдэг хүн дураараа төлөвлөж байгаа өнөдр. Тэр хүн нэг норм дүрм гэж барьдаг. Таньдаг хүндээ сургууль цэцэрлэгтээ зурж өгдөггүй. Таньдаг асуудтай сургууль цэцэрлэгийн асуудлыг хатуу тавьдаг. Ийм байгаа учраас хот байгуулалтын хуульд өөрчлөлт сургууль цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр энэ хуулийн заалтуудыг оруулсан. Энэ хуулийг одоо өргөн барьж байна. Энэ хууль батлагдах юм бол Монголын хүүхдэд маш их одоо хэрэг болно гэж бодож байна. За баярлалаа.